Аюултай нөхцөл байдал түргэн шуурхай ажлан цагаалталгүй мэдээлэл хүргэж 2 хүний амнаас аварч иргэний үргээ нэр төртэй биелүүлсэн иргэнийг шагнаж урамшууллаа. Өнгөрөх 12 дугаар сарын 27-ны шөнийн 3 цаг үед Арваг Херсумын 7 дугаар багийн 22-254 тоотод галгарч байшин шатаж байсныг тухайн үед тэрүүгээр явж байсан Санд сумын цариг багийн иргэн А Эрхэнбаатар харж улмаар гэрээ эцдийг сэрэн цагаалталгүй шуурхай ажиллаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Тухайн үед Эрхэнбаатарын иргэний үргээ биелүүлж шаардлагатай арга хэмжээг авч гал каманд дуудаагүй бол байшин шатаж их хэмжээний эд хөрөнгө цаашлаад Эрдэнэт хүний амнаас эрсдэх магадлалтай байсныг мөрдөн байцаагч онцолж байсан. Тиймээс Эрдэнэт хүний амнаас их хэмжээний эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлж чадсан иргэн Эрхэнбаатарт аймгийн цагдаагийн газар онцгой байдлын газар болон гал гарсан айлын иргэдээс талархал хадгалуулж мөнгөн шагнал гардуулж байгаамаа. Талархал аймгийн цагдаагийн газар онцгой байдлын газар Ургангай аймгийн Санд сумын цариг багийн малчин Эрхэнбаатар нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 0:03 цагт 12 сумын 7 дугаар багт гал гарч байсан айлын эзэд нь мэдэгдэж түргэн шуурхай арга хэмжээ авахулж 2 хүний амнаас мөн их хэмжээний эд хохирол галд шатгаас урьдчилан сэргийлж ингэж ажилласан байгаа. Энэ хүнд талархал илэрхийлж ажил үйлсэд нь улам өөдрөг амжилттай авахыг бэлэгдэж 2 байгууллагын талархлыг хадгалуулахаар ингэ шийдвэрлсэн. Шөнийн 3 цагт гал гарч байсан тухайн айлын хашааг даван орж гэрийн эцдийг сэрэх гэж бүх талаар оролцсон гэдгийг Эрхэнбаатар онцолж байсан. 2 нохойтой нохоонууд нь сул байсан. Гэрийн эцдийг арай хийсэрэж гал каманд дуудсан гэж байна. Аймгийн онцгой байдлын газрын гал унтраах багийнхан түргэн шуурхай ирж галыг унтраасан байна. Байшинд 2 настай хүн байжээ. За би тэр шөнө хөдөөнөөс орж ирсэн. Тэгтэл гудмар дагчид айлын байшин шатчихсан хойноос. Тэгээ хашаан дээр давж ороод 2 нохоо өдөөс дайраад тэгэнгүүт нь цонхын нүдэд онгоод тэгэхээр нь хаалгын нүджиж дуудаад тэгээ 2 хүн гарч ирээ тэгээ гал дуудаад тэгээ гал унтраасан. Гэрд нь 2 настай хүн лээ. Цонхын нүдэд юусан онгоод сэрэггүй лээ. Тэгээ нохоон дайраад болдгоо тэгэхээр үүдний таамбарны тэнд очиод хаалгын нүдсэн. Тэгээд өөдөөс дээлийн үрц шаалдан гараад ирсэн сохтуу юм болов уу гэж бодсон гэсэн эхлээд. Тэгэхээр нь шатчих штэ танах гэсэн. Тэгэл доорн гал дуудаал. Тэгэл унтраасан. Гал гарсан шалтгааныг цагдаагийн газар болон онцгой байдлын газар шалгаад гал хамгаалагчны утас улааснаас үүссэн гэдгийг тогтоосон байна. Цагдаагийн байгууллагт манай Жижүүрийн 102-т 12 сарын 27-нд Ургангай аймгийн Арваг Херсумын 22-ийн 7 дугаар 22-ийн 254 тоод айлын байшин шатж байна гэдэг дуудлага ирсэн. Тэгээд онцгой байдал шуурхай очиж цагдаа шуурхай галыг унтраасан. Тэгээд энэ гал гарсан шалтгаан нь бол онцгой байдалтай хамт шалгаад гал хамгаалагчаа бүдүүн утсаар оруулж нөгөөх нь тог хүчтэй ирэхэд буух хэрэгтэй юм буухгүйгээр улаас саргаад утаснаас амбарт нь байдгийг амбаар нь шатаж эхлээд тэр үед харин Санд сумын иргэн шөнө 3 цагт тэр хойдлын гудмаар нь орж гал гарахыг хараад хашаад авч ороод цонхын нүдээ тэр нохоод 2 их айхтар нохоод тэр 2 нохоод уруулан барин байж хаалгаан нүдээд онгол хүнд нь мэдэгдээд уг байшин бол цаашгаа удаан шатсан бол 2 хүний амнаас болон бус дид хөрөнгө бүр байшин тэр чигээрээ шатах боломжтой байсан. Иргэний үргээ нэр төртэй биелүүлж гавьяа байгуулсан Эрхэнбаатар шиг ард иргэд цагдаагийн газартай хамтран ажиллаж гэмтэрэг зөрчил аюулаасаас урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн газраас уриалж байсан. Санд сумын иргэн Алтан гэрлийн Эрхэнбаатар гэх 1-р багийн иргэн иргэнийхээ үргийг сайн биелүүлж энэ хүний амнаас болон эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлсэн. Ийм сайн үс бүтээсэн байгаа. Тэгээд цагдаагийн байгууллага болон онцгой байдлын газраас энэ хүнд талархал сая гардуулсан байгаа. Тэгээд тэр гэрийн эзэн болох Өндөrbаатар бод гэрлгээд 2 хүн хүнд талархснаа илэрхийлж 150 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан баг. Эрхэнбаатарын ачаар онцгой байдалд шуурхай очиж мэдгдсэний өвчээр эрт галыг унтраасан. Тэгээд цаашдаа ард иргэд маань цагдаагийн байгууллагатай болон энэ Эрхэнбаатар гэдэг хүн шиг хамтарч ажиллаж гэмтэргээс урьдчилан сэргийлж байгаасай гэж хүсэж байна. Тэгээд Эрхэнбаатарт цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсээд дахин бус 10 хэрэг иргэд маань яг ийм байдлаар цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаарай л гэж хүсэж байна. Аливаа болзошгүй аюул усаас иргэн хүн сэтгэлдээ иргэний үргээ биелүүлэх ухамсартай байж хэмээн урьдчилан сэргийлж болдгийн жишээ нь байлаа. Санд сумын цариг багийн иргэн Алтан гэрлийн Эрхэнбаатарт эрүүлэх сайн сайхан бүхнийг Арваг хэр чөлөө цөглөлийн өмнөөс хүсэж байна.
Өнөөдөр Моби 2013 суглаат аяны хүрээнд урамшууллын автомашиныг танилцуулах өдөрлөг боллоо. Mobicom компани 2001 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор 60,000 гаруй хэрэглэгчтэй болж өргөжсөн байна. Бүх сумдад сүлжээгээ оруулж анх удаа өөр хангаа аймагтаа автомашинтай суглаат аяныг явуулж байна. Автомашины эзнийг сар шинийн өмнөхөн буюу 2 сарын 7-ны өдөр тодруулах юм. Урьдчилсан төлбөрт шинэ дугаараа бол 5 эрх, 2,500 төгрөгийн картаар цэнэглүүл 1 эрх, 5,000 төгрөгийн картаар цэнэглүүл 3 эрх, 6,000 төгрөгийн картаар цэнэглүүл 5 эрх, 10,000 төгрөгийн картаар цэнэглүүл 7 эрх, 15,000 төгрөгийн картаар цэнэглүүл 10 эрх, 18,000 төгрөгийн картаар цэнэглүүл 12 эрх. Дараа төлбөрт шинэ дугаараа бол 5 эрх. Төлбөрөнд төлсөн дараа төлбөрт хэрэглэгчид 5 эрх тус авах боломжтой юм байна. Зөвхөн өвөр хангаачуудад зориулсан мобиль хотоо аянд 1 ширхэг цоо шин Кера автомашин, 10 ширхэг азийн дугаар, 100 ширхэг 5,000 төгрөгийн нэгжийн хонжуртай юм. 2500 буюу түүнээс дээш картаар цэнэглэх тусам автомашин хожих магадлал өндөр болохыг онцолж байлаа. За юуны өмнө нийт Mobicom-ийн бүх хэрэглэгчтэй 2013 оны шинэ оны мэндийг дэвшүүлж ажлын амжилт, эрүүл мэндийн сайн сайхан өссөн ирэж байна. За Mobicom бол 2001 онд Өвөр хангаа аймагт шүлжээгээ оруулсан. Түүнээс хойш одоо бүх сунддаа шүлжээ оруулсан. Өнгөрсөн жил бас хамгийн анхны багтаа одоо шүлжээгээ оруулсан байгаа. За одоо өнөөдрийн байдлаар бол нийт аймгийн хэмжээнд бол нийт хэрэглэгчдийн тоо бол нийт хүн амынхаа бараг 70% шахуу одоо 60,000 холд авцсан ийм хэрэглэгчдийн тоотой байна. За Өвөр хангаа аймагт анх удаага энэ автомашины одоо урамшуулалтаа энэ мобиль ото 2013 аян одоо зохион байгуулагдж байна. За энэ аяны хүрээнд бол нийт хэрэглэгч маань бол цэнэглэсэн картнасаа 1-ээс 12 одоо урамшуул эрэхтэй болно. Шинэ дугаар авсан хүмүүс болохоор 5 урамшуул эрэхтэй болно. За дараа төлбөрт хэрэглэгч болохоор 2012 оны 13 оны 2 сарын 1-ээс өмнө одоо бүх төлбөрийн үлдэгдэлгүй байх юм бол энэ суглаанд оролцох боломжтой байгаа. За ингээд та бүхэндээ энэ мобиль ото 2013 оны энэ урамшууллын хугацаанд одоо эвтэгтэй оролцож манай Өвөр хангаа аймгаас одоо хамгийн азтай хэрэглэгч одоо цагаан сарын өмнө тодорхой ийм үйл ажиллагаанд эвтэгтэй оролцохыг одоо уриалж байна. Моби 2013 аяны хүрээнд бол өнөөдөр бол энэ салбарын өдөрлөг бол амжилттай болж дууслаа. За маргааш хөгжим албан ёсны нээлттэй ажиллагаа бол хөгжим драмын театрт болно. За энэ театрт болох үйл ажиллагаанд маань одоо манай аймгийн залуу дуучин соёлын тэргүүний ажилтан эдэр чухлан оролцож байгаа. За бусад бас дуучид бол оролцсон. За театрт болох бүх энэ арга хэмжээнд бол оролцож байгаа бүх хүмүүсийн дунд одоо цуглаа явуулна. За мөн бас гар утасны азтан тодруулнаа. Ийм үйл ажиллагаа болох юм аа. Мөн маргааш 17 цагаас аймгийн хөгжим драмын театрт албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно. Тус үеийн урлаг соёлынхны арга хэмжээ болж нийт үзэгчдийн дунд суглаа явуулж гар утасны азтан шалгаруулна. Аз одон алгандаа махсан 10 хэрчүүд маань сар шинийхээ өмнөхөн мобиль хотоогоос судлын автомашин хожиж эх жилийнхээ өнгийг тодорхойлох аяндаа идэвхтэй оролцохыг уриалж байлаа. Татварын жилийн эцсийн тайлан гарч татвараа хуулийнхаа хугацаанд төлсөн оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийг тодорхойлсон байна. Үүнд Монголын татварын албаны шилдэг татвар төлөгч гэсэн хөх дэвтрийг Өвөр хангаа хужирт аршаан сувлал, хар орон сумын аз цаа компани, барилга ухсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ÖV МТХ гэх мэт компаниуд шилдэг татвар төлөгчөөр шалгарсан байна. Хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлтийг үзүүлдэг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд сургалтын төлбөрийн ногдох татварын хэмжээгээр хөнгөлж чөлөөлдөг бол өвлийн байшин шинээр барих буюу орон сууц худалдаж авсан тохиолдолд 30 саяас доош түвэнд татварыг нь чөлөөлдөг байна. Өвөр хангаа аймгийн татварын хэлт 2012 онд улс болон орон нутгийн төсөв 6 тэрбум 443 сая төгрөг оруулахаас 8 тэрбум 55 сая төгрөг оруулж төлөлгөөгөө 125%-аар биелүүлсэн байгаа. Үүнд бол манай татвар төлөгчдийн оруулсан хувь нэмэр бол маш их байгаа. Татвар төлөгчид бол 2011 онд бол манай аймаг 38 мянган татвар төлөгчтэй байсан бол 2012 онд 45 мянган татвар төлөгчтэй болж өссөн байгаа. Үүнээс аж ахуйн нэгжийн тоо бол 754 байснаас 891 болсон. Төсөвт болон төрийн бас байгууллага 267-оос
89 болсон. Татвар төлөгч иргэд бол 37,000-аас 44,000 болж ингэж өссөн байгаа. Цаашдаа бол шилдэг татвар төлөгчийн тоо жилээс жилд нэмэгдэнэ. Энэ жилийн хувьд бол өөрөө бол харьцангуй бага байгаа. Ер нь бол татвар төлөгч нар бол тайлангаа болон татвараа яг хуулийн хугацаанд төлөх дээр бол манай хэлтсийн зүгээс гэсэн их нэлээх юу үзүүлж байгаа үйлчлэгээ үзүүлж байгаа татвар төлөгч нар ч гэсэн хуулийнхаа хугацаанд татвараа төлөхийг бол ер нь хуучнаасаа бол айгүй тийм сайн болцсон. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу бол манай татвар төлөгч маань татвараа төлөөд тэгээ татвар төлөхөөс гадна бас тодорхой хэмжээгээр тухайн хуулийн дагуу тийм тухайн татврын төрлөөр нь хуулийн хөнгөлж төлөлтүүдийг үзүүлдэг байгаа. Манайхаас одоо тухайн материалуудыг шалгаж тайлангийг авах юм байцаагч нарыг томилж өгдөг байгаа. Тэгээд 10-аас эхлээд бол материалыг бүрдүүлж авна. Тухайн одоо үйл хөдлөмжийнхөө гэрчлэгээ өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд авсан тохиолдолд бол ийм материалыг бүрдүүлнэ гэсэн бүрдүүлэх материалын дагуу материалуудаа бүрдүүлээд 2 сарын 10-ны дотор одоо тайлангаа яаралтай бүрдүүлж өгөөрэй гэж татвар төлөгчдийгээ уриалах байна. Нийт татвар төлөгчид хуулийнхаа хугацаанд татвараа төлдөг басныг онцолж байлаа. Мөн өөр барагдуулалт ногцсон татварын 96% нь барагдсан байна. Иргэдээс хөнгөлөлт чөлөөлт эдлэх зорилгоор бүрдүүлэх материалыг 1 сарын 10-наас 2 сарын 10 хүртэл хүлээн авна. Амьдрал суух зорилттой орон сууц анх удаа худалдан авсан бол татварын хөнгөлөлт чөлөөлт эдлэх зорилгоор нийт 12 төрлийн материалыг, харин сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх бол 11 төрлийн материалыг бүрдүүлж дээрх хугацаанд багтаан татварын албанд хүргүүлэх юм байна.